За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнгөрсөн хичээлээр бүгдээрээ динамик буюу интерактив PDF баримтчиг үүсгэх талаар хичээлээ ороод за анхны портфолио буюу CV хувь хүний CV хэрхэн үүсгэх талаар эхний хуудасаа хийгээд дууссан байгаа. За тэгээ өнөөдрийн хичээлээр хоёр дахь хуудасаа хийгээд за бүрэн динамик болгоод экспортлж гаргаж үзүүлнэ. За ингээ өнөөдрийн хичээлдээ орцгоо бүгдээрээ. За тэгэхээр за өнгөрсөн хичээлээр бол бүгдээрээ нэгдүгээр хуудас маань ийм, хоёрдугаар хуудас маань ийм болоод үлдсэн байгаа. За одоо бүгдээрээ хоёрдугаар хуудсан дээр гялс мэдээллүүдээ оруулаад явчих. За энийг бол одоо товчхон байдлаар хийнэ. За та бүхэн мэдээж энийг гоё болгоод зассан байгаа гэж бодож байна те. За хоёрдугаар хуудсан дээрээ за ингэхгүйгээр зүгээр шууд ингэж бичиж. За энд нь ур чадвар гэд. За тэгээд ур чадвар гэдгээ бол бүгдээрээ за essentials руу орж агаад properties руу ороод за character style үүсгэл хэвдэлээ. За үндсэн мэдээллийг юм болгосон юм байна. 72 за биш 36 за 24 за 24 болох юм шиг байна. 24 дээр очиод за filler мөнгөний болохоор энэ өнгө авчи. Текст энэ өнгө авчи. Окей. За ур чадвар гэдэг ингэж тавьж аваад за тэгээд энэ доор ингээд скиллүүдээ та бүхэн ингээд бичих боломжтой гэсэн үг. За filler текст дээр ингэж. За тэгэнгүүтээ энд нь ур чадвараа дахиад нэг копидж жагаад энэ болохоор за skill гэдэг чинь монголоор орчуулбал чадвар 1 тий. За чадвар 1 гингүүтээ энийг 18 14 болгоод чадвар 1 гээд нэг ингээд за энд нь болохоор бүгдээрээ нэг 6-аас игээд өччих. За нэг юм хөндлөн 6-аас за тэгээд энийхээ бас строкийнх нь бас өнгөний бас энэ өнгөөр аваад окей. За энийг бол арай бүдэг өнгөөр флетийн за ийм өнгөөр авчих. Text cover за ур чадвар 1. За тэгээд энэ текстээ бас нэг жоохон энэ дээр нь та бүхэн нөгөө энэ параграфын төрөл бүрийн юмнуудыг бас ашиглаж болно шүү дээ тийм ээ. За иймэрхүү байдлаар. За тэгээ энийг нь Ctrl C Ctrl V 4 Ctrl V 5 за ерөнхийдөө л ахаа текст хийчихсэн төвчүүлээгүй. За ингээд төвчүүлж хаад за ингээд төвчүүлж хаад жоохон бишлүүлээд ур чадвар гэдгээ бас жоохон бишлүүлээд за тэгээд чадвар 2 чадвар 3
4 5. За одоо бүгдийг энтэй цугийг төвчүүлж байгаа. Далайг нэг оршин тэгшлээд за нэг иймэрхүү байдлаар тохируулчих. За тэгээ бүгдээрээ харахаараа нэг хараад үзье. Хэрвээ за нэг иймэрхүү харагдах нь тий. За нэгдүгээр хуудас нэг иймэрхүү, хоёрдугаар хуудас нэг иймэрхүү харагдах нь. За тэгээд энийгээ бол та бүхэн илүү сайхан гоё болгоод энд мэд ингээ нэг одоо ерөнхий мэдээллүүдээ бүгдийг нь оруулаад ингээд ирэхээр илүү гоё харагдах байх. За тэгээд магадгүй нуур чадвар гэдгээ дахиад нэг баатан нэмээд те өөр бусад юмнууд байна. Бусад мэдээлэл те ингээд юмнуудаа ингээ бас оруулаад тус тусдаа ингээ хуудас үсгээд 4 хуудас болохоорой гэж та бүхэнд бас хүсье. За одоо бүгдээрээ энийг интерактив болгох ажилдаа оръё. За интерактив болохын тулд интерактив PDF гэдэг рүүгээ ороод за үндсэн мэдээлэл дээрээс бол шууд 2 дугаар хуудас руу өсрөх хэрэгтэй тийм. Уур чадвар гэдэг дээр дарангууд бид нар 2 дугаар хуудас руу өсрөх хэрэгтэй байгаа. За тэгэхээр тэн дээр очиод бүгдээрээ тохируулга хий. За энэ нэмэлт тэмдэг энэ. За энэ дээр дарангуудаа бүгдээрээ fetch гэдгийг сонгоод 2 дугаар хуудсыг сонгоод өгч. За тэнгууд 2 дугаар хуудас руу энэ товчийг дарангуут нь өсөрнэ гэсэн үг тийм. За inherit zoom гэдэг одоо ийм zoom setting гэсэн. За fixed гэж болно. За fix дээр нь явчих. За hyperlink invert non flashlight. За дарагдсан бол invert болохыг. За окей. За ингээл нэгдүгээр хуудсан дээр за энэ rectangle дээр дарангууд 2 дугаар хуудас руу өсвөн. За 2 дугаар хуудсан дээрээс болохоор энэ rectangle дээр дарангууд яах нь 1-р хуудас руу өсвөн fixed invert окей. Окей. За ингээ ерөнхийдөө бид нар хөөрхөн ингээд жижиг юу хийж байгаа. За энэ дээрээс бас бид нар bookmark гэж болно. За bookmark дээр очиод bookmark нэг дээр нь болохоор энэний нэрийг өөрчлөе. Энэ delete. За энэ дээр очиод нэмэх дарангуудаа үндсэн мэдээлэл окей. За дараагийнх нь болохоор энэ дээр очихоор биш тусдаа энэ ч юм бол тусдаа эндээс гадна дахиад new bookmark. За энийг болохоор энэ чадвар гэж нэрлэжээ. За ингээ hyperlink-уудыг үүсгэсэн, bookmark-ыг үүсгэсэн. За ерөөхдөө одоо бүгдээрээ энийг Ctrl+S хийлээ, хадгаллаа. File, export, PDF. За PDF-ээр хадгална. За PDF-ээр хадгалахдаа энэ дээр bookmarks, hyperlinks гэдэг энэ хоёр холболтыг болвол include хийгээд зөвшөөрч ийн гэдэг тийм. Зөвшөөрч ийн гэж хатаад өгөх хэрэгтэй. За тэгээд export хийгээд үзье. За экспорт хийгдсэн. За бүгдээрээ портфолио сайт руугаа ороод сайт гинэ. Портфолио фолдер руугаа ороод за ингээ гараад ирэнгүүт энэ дараа bookmarks гэдэг бас гараад ирсэн байна.
За ур чадвар дээр дарангуут, үндсэн мэдээлэл дээр дарангуут ингээд тийм ээ. За яг үүнтэй адилхан бид нар ур чадвар дээр дарлаа, үндсэн мэдээлэл дээр дарлаа, ур чадвар дээр дарлаа, үндсэн мэдээлэл дээр дарлаа. За нөгөө hyperlink дээр дарлаа. Allow. За шууд одоо суурь руу шууд орж ийн тийм ээ. За энэ дээр гэхдээ энэ юуг нь HTTPS-ийн юуг нь хийцэн ба шүү дээ. За бүгдээ шүүгээ орж байгаад харъя. Одоо суурь. Copy. За энэ дээр ирлээ. Page-ийнхаа master slide руу орлоо. Энэ руу орлоо. Энийг идэвхжүүллээ. Hyperlink. Энэ чинь. За энийг янзлаа. Хоёр дараад орлоо. Тийм. Ийм болгоцсон байна л да. За тэгээ болохгүй байгаа юм байна. За page руу очиод одоо буцаад гээд за энэ PDF-ийг хааж агаад file export PDF. Yes. Export. За дууссан байна. За одоо алло. Одоо зургийг.com. За шууд орчин тийм ээ. За гих мэтчлээ. Та шаардлагатай өөрийнхөө Facebook-ээ энэ дээр холбож өгч болно тийм ээ. Facebook-ээ холбож болно. За YouTube channel-тай бол YouTube channel-аа холбож болно гих мэтчлээ. За тэгээд хоёрдугаар утсан дээр орё гэвэл нэгдүгээр утсан дээр очиж гэвэл ингээд. За очиход бас хулганы төвшлөр даралтуудыг мэдрээд тийм ээ. За тэгээд PDF-ээр ингээд гоё зүйлүүдийг хийж өгч болно. За тэгэнгүүтээ зөвхөн энд харагдж байгаа энийг ингэнгүүтээ ур чадвар гээл тэрэн дээр дарангуут дахиад өөр хуудас үзүүлдэг тийм. Өөр хуудас үзүүлдэг. Иймэрхүү байдлаар энэ PDF файлаа илүү гоё болгож болно. За тэгээ backspace хуудас гаргаж ирээд буцааж дараад буцааж эндээ ордог ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар интерактив хичээлийг болвол бэлдэх ийм боломжтой байгаамаа. За интерактив хичээл гинэ. Интерактив баримт бичгийг үүсгэх ийм боломжтой байх нэ. За тэгээ өнөөдөр хичээл таалагдсан, та бүхэнд ойлгомжтой байсан гэдэгт итгэж байна. За та бүхэн тэгээд энэ портфолио сайтаа хөгжүүлээд портфолио баримтаа гоё хөгжүүлээд гоё PDF портфолио баримттай болгоорой. За мөн гар утасныхыг хийгээд те. Гар утасны загварыг та бүхэн үүсгээд за гар утасны загварыг үүсгээд мөн гар утсаар явуулдаг тийм. Гар утас хүмүүс гар утсаар үзэхэд зориулсан тийм портфолио мэдээлэл баримтыг бас ингээ үүсгэх боломжтой шүү. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.